Асуудлыг шийдэхдээ ямар нэг загварт баригдахгүй чөлөөтэй сэтгэх аргыг латерал сэтгэлгээ гэнэ. Латерал сэтгэлгээг хөгжүүлснээр мэдээллийг олон талаас нь харах чадвартай болно. Хэвшмэл бус шинэлэг байдлаар хандах чадвартай болно. Асуултыг оновчтой тавьж сурна. Латерал сэтгэлгээний бодлогууд дээр ажиллахдаа багш хариуг урдчлан мэдээд сурагчдын асуултад хариулах замаар ажиллана. Ингэхдээ сурагчдын асуултад тийм, үгүй, чухал биш гэх зэргээр хариулт өгөх ба энэ үед сурагчид оновчтой асуулт тавьж сурах ач холбогдолтой. Мөн сэжүүрэгч болно. Бодлогуудын зураг сурагчдыг төөрөгдүүлэх, ташаа дүгнэлт гаргахад хүрэхээр өгсөн байдаг нь мэдээллийг олон талаас нь авч үзэх, хэвшмэл бус шинэлэг байдлаар хандах чадваруудыг илүү хөгжүүлдэг байна. Ингээд жишээ харъя. Жишээ бодлогуудыг сурах хүчгийн 107-оос 108 дугаар хуудаснаас авлаа. Хичээл эхлэхийн өмнө багш бодлогуудын хариуг мэдсэн байх ёстой бөгөөд үүнээс гадна хүүхдүүд тухайн бодлого дээр ямар асуултуудыг асууж болох вэ гэдгийг төлөвлөж болно. Ингэснээр багш цаашид хичээлээ хэрхэн хөтлөж явах вэ? Ямар сэжүүр гаргаж өгөх вэ гэдгээ төлөвлөхөд хялбар болох юм. Эхний бодлогын хувьд хүүхдүүд дараах асуултуудыг гаргаж ирэх магадлалтай. Цэцэг гэртээ очоогүй юм болов уу? Эсвэл түүний үсэн зохимжгүй харагдсан юм болов уу? Гэрийнхэнд нь үсний засал таалагдаагүй юм болов уу? Бүгдээрээ түүнийг танихааргүй өөрчлөгдсөн юм болов уу гэх зэргээр асууж болох юм. Эндээс багш цэцэг үсчинд орсны дараа үнэхээр сайхан харагддаг гэдэг сэжүүрийг хүүхдүүдэд гаргаж өгнө. Ингэснээр зөв хариултыг гаргахад дөхөм болох юм. Хоёрдугаар бодлого тэрээр дэлхийн аль ч орноор паспортгүй аялаж чаддаг. Яаж тэр вэ? Энэ бодлогын хувьд хүүхдүүд тэр олон орны иргэншилтэй юм болов уу? Тэр гадаад хүн байх, онгоцны нисгэгч эсвэл үйлчлэгч юм болов уу гэх зэргээр олон талаас нь таамаглан бодож асуултыг гаргах магадлалтай. Эндээс багш дараах сэжүүрийг гаргаж өгнө. Түүнд бусдад байхгүй боломж байдаг. Ингэснээр зөв хариултыг гаргахад туслах юм. 3 дахь бодлого болд үнэмлэхээ копитэй аяга руу унгаасан боловч үнэмлэх нь нурсангүй. Яагаад тэр вэ? Энэ бодлогын хувьд хүүхдүүд дараах асуултуудыг гаргах магадлалтай. Эндээс багшийн гаргах сэжүүр бол копиг тарьж ургуулдаг гэдгийг санаарай гэж хэлнэ. Ингээд зөв хариултыг хүүхдүүд гаргаж ирэх юм. 4-р бодлого нэгэн эрэхтэй 30 м өндрөөс 3 удаа унсан ч огт гэмтэж бэртсэнгүй. Яагаад? Дараах асуултуудыг гаргах боломжтой. Эндээс багшийн өгөх сэжүүр гэхдээ тэр шидтэн биш гэсэн сэжүүрийг өгснөөр хүүхдүүд зөв хариултыг гаргах юм. Ингээд багш сурагчдыг чиглүүлэн зөв сэжүүр өгч явснаар хүүхдүүдийн таамаглал дэвшүүлэх чадвар, зөв асуулт тавих чадвар, бүтээлчээр хандах чадвар, логиктой сэтгэх чадвар илүү хөгждөг байна. Дараах 2 төрлөөр бэлтгэсэн дасгалуудыг сурагчдаар бие даалган хийлгээрэй. Ингээд багш танд амжилт хүсье.